Сайн бацгаана уу? Онлайн сургууль зуршлуудаас эрхлэн талж би хижүүгийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор хижүүгийн 2021 оны 1-р шалгалт шинжилгээ ухаан физик бодлого дөрвийн F гэсэн чинь соронз байна тий. Соронз чинь болохоор N гээд 2 төлнө, S гээд урд тулна. Тэгмүүд N-ээсээ гараад S лүгээ орсон байдлаар тийм үү. Ийм соронзоо орон болно. Соронз юм бол өөрөө юм нэг соронзоо оронтой байгаа. Доор нь болохоор нэг тийм дамжуулагч юм уу, нэг хүрээ юм шиг байна тий. Хоёр өгсөн хүрээ. Цагийн зүүнний дагуу, цагийн зүүнний эсрэг. Тэгээд ийшээгээ V хурдтай явна гэсэн байна. За бодлогынхаа өгүүлбэрийг харъя. Зурагт үзүүлсний дагуу хэвтэй хавтгай шалан дээр шалных нь юу дээрээс нь тийм үү? Энэ туйл нь доош гарцсан байгаа мó. Соронз байгаа. За соронзны яг доор нь болохоор координатын хавтгайхаа ОЦ-ийг байгаа гэж. ОЦ-ийг нь их цэг болгоод тийм үү? Координатын их болгоод x тэнхлэг байгаа. Тэгэнгүүтээ квадрат юм байна тий. CK гэсэн энэ чи square тийм үү? Квадрат ийм хүрээ тавьчих. Хүрээний маань хоёр тал нь x-тэйгээ параллел ижиг. Квадратынхаа төв маань болохоор яг x тэнхлэг дээрээ байгаа. Тэгээ x-ийнхаа эрэг чиглэлд тогтмол v хурдтайгаар явууллаа. За C маань-ийнхаа O-гийнхоо ойролцоо O-гоос холдоод явж их үед хүрээгээр маань индукцийн гүйдэл I гүйгээд тэгсний I гүйснээ бас яхан F гэсэн нэг хүчтэй болчлоо л гэж. Тэгээд асуулт нь болохоор I-н цагийн зүүнний дагуу байх юм уу, цагийн зүүнний эсрэг байх юм уу гэсэн юм асуусан юм байна. Энэ өөрөө уул ямар нэгэн гүйдэл бол байхгүй байгаа юм байна тий. Тэгээд эндээс болохоор доошгоо гэсэн соронзоор ийшгээ дээш орж байгаа гэсэн тий. Нэг ийм соронзоо орны хүрээний дотор ингээ гүйдэл маань ороод ирлээ. Гүйдэл маань ороод ирлээ биш ээ. Зүгээр нэг юм битүү хүрээ ороод ирлээ шүү дээ юм уу. Тэнгүүд болохоор индукцийн гүйдэл гүйх хэвээр хөдөлгөөн байгаа үед би хурдаар ийшгээ эрэг чиглэлийн дагуу явсан чинь гүйдэл гүйгээд гүйдэл гүйснийхаасаа болоод их хүч ч гэсэн үйлчилсэн юм байна. Квадрат байгаа. Квадратын маань яг төв маань болохоор цэцэг байгаа тий. Тэгээ оогоосоо яг ингээд холдоод явж байгаа энэ үед гүйсэн гүйдэл маань цагийн зүүнний дагуу байх юм уу, эсрэг байх юм уу? Гүйдэл маань цагийн зүүнний эсрэг байх юм уу, дагуу байх юм уу тий? Цагийн зүүнний дагуу эсрэг. Тэгснээр хүчний маань чиглэл бас хаашаа байх юм бэ? X-ийнхаа эрэг зэрэг, X-ийнхаа эрэг зэрэг гэсэн юм байна. За юу гэдэг вүлээ гэхээр индукцийн гүйдэл гүйнэ гэж байгаа. Индукцийн гүйдэл гүйн эпсилон индукцийн гүйдэл маань болохоор орж ирж байгаа соронзон урсгалын маань өөрчлөлтийнхөө эсрэг байна гэсэн нэг юм томьёо байгаа. Энийг юу гэж ойлгож болох вэ гэхээр юу гэдэг. За нэг юм хүрээ бийж тий. Тэгсэн чинь энэ дэр болохоор зөндөө олон юм нэг соронзон оронгод дотор нь ингээд ороод байл л та. Тэгснээ энэ цог болчлоо гэнэ. Орж исэн нэг соронзоорын хэмжээ багасчлаа тийм үү. Тэгэнгүүт энэ өөрчлөлтний эсрэг гэж байгаа. Эсрэг байхын тулд хасах хэрэгтэй байна тийм. Дельта гэдэг тавьчаарч өөрчлөлт нь ч тийм үү. Тэгээд өөрчлөлтийнх нь эсрэг байхын тулд хасах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр болохоор энэ хүрээ маань тийм ямар нэгэн гүйдэл гүйлгээд хоёр байсан тийм. Хоёр байгаа юм болохоор бити хоёр байлтаа яах юм. Буцаад нэг таваараа байж л та гэдэг өөрчлөлтийн эсрэг юм соронзоорон гүйлгэхийн тулд гүйдэл гүйнэ хэвгүй юу. Тэгэхээр гүйдэл нь болохоор энэ дэр бол яхаа ийшээ гүйдэл гүйж дээ. Ийшээ гүйдэл гүйжиж баруун гарын шургийн дүрмээрээ эрхийн уруу нийшээ дөрвөн уруу болохоор ингэж иргэнэ гэхээрээ теорийн дотор болохоор ийм дээшгээ гарсан юм соронзоор өмсгөн шүү дээ. Ингийн тулд ийм индукцийн гүйдэл гүйнэ хэвгүй юу. За чиртвэл ингэж үзье. Зүгээр ингэж нэг хүрээ ижлээ. Тэгснээ хүрээний шигээ хөдлж яваад соронзооронтой болчлоо ч юм уу. Эсвэл унтраас юмсан соронзоорон гараад ирлээ ч юм уу тийм бай. Тэгэнгүүт болохоор өөрчлөлтийн эсрэг баггүй юу.
Тэгэхээр манай хүрээ маань болохоор ийм дэшигээ 4 гэсэн ийм гүйдэлтэй сорон зооронтой болсон чинь өөрчлөлтний эсрэг гэхээр өөрөө гүйдэлгүйгээд эдрийг устгах хэмжээний тийм сорон зоорон үүсгэхийн тулд гүйдэлгүй нэ. Тэгэхээр гүйдэл нь болохоор бол ийшээ гүйж гинэ. Ийшээ гүйхээрээ эрхийн ургааны дагуу аваад 4 ургаа авахар чинь доош гэсэн сорон зоорон үүсгэрэлч тэ. Индусийн гүйдлийн чиглэлийг ингэж хэлээд байгаа. Тэгэнгүүт одоо болохоор сорон зоорон чинь өөрөө зүгээр бодлоо нэг юм NS-тэй юм нэг сорон зойлаа гэдэг. Энэ чинь юм ойртуулад ирэхээр болохоор арай хүчтэй үйлчлэн шүү дээ. Энэ NS-тэй ойртуулад ирэх юм бол энэ хоёр чинь бие нэгээд татаад авчихна тийм үү? Тэгээ арай холдуулаад ирэхээр болохоор татаж авч чадгаа байгаад сулраад ирнэ те. Тэгэхээр сорон зоорон бол зайнаас уруу хамааралтай гэсэн үг. Тэгэхээр энэ дэр болохоор юу гэдүүлээ ингээд орцсон. Манай хүрээгээр энэ сорон зоорон орцсон байсан. Тэгснээ эндээс жоохон холдоод ирлээ гэхээрээ энэ орцсон байсан сорон зооронгууд маань арай сулраад ирнэ гэсэн үг. Энэ дэр болохоор нэг 5-6-тай NS орж ирсэн сорон зоорон байсан бол одоо энэ дэр тийм 3-6-тай ч юм уу. Жоохон холдоод ирэхээрээ орж ирж байгаа сорон зоорон маань сулрана гэсэн үг. Тэгэхээр сулрахгүй байхын тулд өөрөө индукцийн гүйдэлгүйгээд доошгоо хоёр гэж гүйхийн тулд энэгээр гүйдэлгүй нэ байхгүй. Тэгэхээр ийшээ орж байгаа гүйдэл илээ сорон зоорон нэмхийн тулд гүйдэл нь болохоор ийшээ гүйчихв. Тэ? Ийшээ гүйчих юм бол эрхийн уруу гээд 4 уруу болохоор доошгоо. Гүйдэл нь энэ дэр ирэхээрээ бас адилхан эрхийн уруу гээд доошоо. Энэ дэр ирэхээрээ бас адилхан нөгөө харьцсан илээ хүрээнийхэн тутагшгаа тий. Ийшээ ирэхээрээ бас л адилхан эрхийн уруу гэж бодоод ийшээ гинэ. Үсэх нөгөө нэг сорон зоорн тийм үү? Хэдүүлээ бэдэнцүү мьюменал нэг ай хоохон 2 арч юм уу? Тэ? Ийм сорон зооронгоо үүсгэхийн дагуу гүйдлэнгүй нэ. Гүйдлэнгүйхтэй төгөлөхөөрөө ийм чиглэлийн дагуу гэхэр чинь clockwise юм байна те. Цагийн зүйний дагуу гүйдлэнгүйх юм байна. За цагийн зүйний дагуу гүйдлэнгүйгээд одоо үйлчилж байгаа хүчнийх нь хэмжээг гэж сууж байгаа те. За тэгэнгүүт болохоор би нэг яг ихц дээрээс нь харах юм бол нэг гээд нөхөө. Яг ихц дээрээс нь харах юм бол цагийн зүйнийхаа дагуу гээд гүйдлүүд маань ишгийг гүйж байна. Яг ихц дээрээс нь харахаар ч болохоор манай n чинь цаашгаа орсон байдлаар орно шүү дээ. Энэ болохоор цаашгаа орсон гэсэн тийм сорон зоорон байж байгаа. За энэ дээр болохоор дахиад юу юм? Энэ дээдлийнхэн хувьд те. Дээдлийнхэн хувьд болохоор гарын алганы дагуу сорон зоорон нь орноо. Тэгэхээр 4 урууга гүйдлийнхаа чиглэлийн дагуу эрхийн урууны зүүн гар нь ингэж дээшээ харж байна тийм үү? Тэгэхээр хүч нь болохоор ийшгээ хөвчлэнэ. Дахиад энэ дээр ийшгээ хөвчлэнэ. Гэсэн хүч бол үйлчлэх юм байна те. F тэнцүү B I L синус бүгдийн 90 градустай байгаа те. Ийм хүчнүүд үйлчлэн. Тэгмэд болохоор ийшээ хөвлөж байгаа хүч хоёр тэнцүү хоорондоо устчихна. Ийшээ хөвлөж байгаа хүч хоёр хоорондоо тэнцэхгүй устдахгүй гинэ. Яагаад гэхээр бинүүд маань өөрөх юм шүү. Тэ? Үйлчилж байгаа хүч маань энэ дэр болохоор ийшээ үйлчилж байгаа. Энэ дэр болохоор нөгөө тийшээ үйлчилж байгаа. Гэхдээ эн чинь энтэйгээ илүү ойрхон юм шүү дээ. Тийм ээ? Нүд нараа хол үстэй. Хэрвээ илүү ойрхон байх юм бол сорон зоорон маань илүү хүчтэй байж тарна. Тэгэхээр яг юм B I L синус 90 градусаа гэдгийг тавилаа гэхэд B I L синус 90 градус тавилаа гэхэд энэ хүчний маань B нь нөгөөднийхэн B-гээс их байхгүй. Энд чинь илүү холдсон хэмжээнийхэн сорон зоорон арай бага үйлчлэн гэж бодохоор. Тэгэхээр ийшээгээ X-ийн эсрэг чиглэлөө үйлчилж байгаа хүч маань нөгөө хүчнээс их байна гэсэн үг. Тэгээд энэ хоёрыг нь хооронд нь нэмээд үзэх юм бол ийшээгээ буюу X-ийн хасах чиглэлөө үйлчилсэн хүч нь үлдэх юм байна. Жох муу тайлбарлаад байгаа шүү дээ. За хариулт маань болохоор I гүйдлийн маань чиглэлийн ингээд цагийн зүйний дагуу энэ хоёрын ялын хэвчтэй. Тэгснэ X-ийн маань эсрэг чиглэлөө те негатив эсрэг чиглэлөө болохоор хүч нь үйлчилнэ гэхээр хариулт нь энэ юм байна. Соронзон индукцийн гүйдэл те соронзон индукцийн гүйдэл гэхээр нэг юм өөрчлөлтийн эсрэг байхгүй өөрчлөлтийн эсрэг индукцийн гүйдэл гэнэ. Орж исэн урсгал нь болохоор буурлаа гэх юм бол тэрийг нь өсгөх чиглэлд гүйдэлнэ те. Юу урсгал байхгүй байсан чинь тийшгээ урсгалууд ороод ирлээ гэхээр тэр урсгалыг устгахын тулд гэх юм уу да те. Тэр чиглэлд нь индукцийн гүйдэл гэнэ гэж индукцийн гүйдлийн чиглэлийг болохоор ийм юм бодож иж болоод байгаа.
Тэгэнгүүтээ хүч нь болохоор яах юм бэ гэхээр зайн уул нь болохоор дөрвөн тийш нь л яах юм хүчнүүд үлдэж байгаа. Тэнгүүд болохоор энэ нэрийнх нь оронд тэмцээн хүчин тэнцүү үстэй угаасаа гэж бодоод нөгөө хоёрын оронд болохоор энэ нь илүү харахаа энэ нь илүү хол юм байна гэж бодчихлоо тий. За өнөөдөр гарч ирсэн өгнүүд нь хэр юм байна. Квадрат хүрээ тогтмол хурдтайгаар явлаа. Тэгмүүдээ индукцийн гүйдэлгүйгээд чиглэл нь эерэг сөрөг байх юм уу, цагийн зүйн эсрэг байх юм уу, дагуу байх юм уу гэсэн ийм өгнөд гарч ирсэн юм байна. Скриншотыг үзээжлээд аваарай. Энэ дээр болохоор би бас дахиад нэг ийм хэлжүүлэх юм байна да. Ер нь нэгдүүлээ. Соронзон орон болон гүйдэл, индукцийн гүйдэл энтрийн хооронд нэг тийм юу бодож болно гэж. Цахилгаан соронзон тоормос гэдэг юм. Цахилгаан соронзон тоормос. Яг хоёултай бензин томьёогийн бичих юм бол эпсилон тэнцүү хасах дельта бэг бахан дельта т ч юм уу. Тэгэнгүүтээ I гэд гүйдэл нь ийм байна. Одоо нэг ийм дамжуулагч утас байла тий. Тэгээд ийм соронзон орон байла. Гүйдэл маань ийшээ хөдөлсөн чинь тэгвэл яа тийм. Энд дээр болохоор за V урттай хөдлөлөө L урттай байла гэх юм бол нэг ийм S буюу VT гэдэг энэ утна шүү дээ тийм үү. Тэгмүүдээ L гэдэг ийм талбай зурх юм байна. За ийм талбай зурхаараа яах юм бэ гэхээр манай урсгал маань болохоор B-с байх хэрэгтэй юу. Тэгэхээр B VTL боллоо. Эпсилон гэж цахилгаан хөдлөгч хүч. Гарч ирэх нь болохоор хасах тэмдэгтэй гэснээр B VTL хуваах T-ийн тавьчтай. Тэгээд T-ийн дараа хийчих юм бол болохоор хасах тэмдэгтэй B VL хэмжээний эпсилон өгдөлөө. Цахилгаан хөдлөгч хүч үүсээд энэ шулууныхын дагуу гүйдэлгүй юм байна. Тэрнийх нь чиглэл нь болохоор ийшээгээ байх юм байна. Энэ бах нөгөө B дээшгээ явах юм чинь те. Энэ чинь ийшгээ гүйдэлгүй жиж нөгөө тийшгээ болно хэвчтэй. Гээд тэнгүүтээ яг уу эпсилон тэнцүү А ярах хэрэгтэй ч юу. Тэгэх юм бол А гээд гүйсэн гүйдлийн маань хэмжээ болохоор хасах BVL хуваах нь R. Энэ хасах гэдэг нь хийчихдэг. Зөв гүйдлийн чиглэл маань л яхан шиг гэж байгаа юм чинь. Тэгснээ дахиад үйлчлэг хүч нь болохоор BIL синус альфа байх ёстой. Энэ дэр болохоор B маань яг X дэшгээд байгаа гэж боддог шүү дээ. Тэгэхээр юу юм? Зүүн гар маань ингэж зурагдах гадна. Дөрвөн хуруу эрхээ хуруу маань ийшээ. Тэ? Гүйдлийн чиглэлийн дагуу дөрвөн хуруутайгаа гарын алга доош харсан байж энэ дороос нь B1 орно шүү дээ, тийм үү? Тэр эрхээ хуруу ийшээгээ буюу хүчнийхэн чиглэл нь болохоор ийшээгээ байх юм байна гэдэг. Яг бахан янз бүрийн томьёо бичиж байгаа бодож болно. Тэгээд тэр чинь болохоор тоог хэмжээтэй чухал болохоос биш. Яг ерөнхий дүрмийг ярих юм болохоор Японд өөрсдөө цахилгаан соронзон тоормос гэж нэрлэдэг. Тийм соронзон орон байсан. Тэгээд нэг дамжуулагч утас байсан тий. Тэгээд энэ ингээ V хурдаар ийшээ хөдлөлөө гэх юм бол хаашаа ямар хүч үйлчлэх вэ гэхээр тоормослох байгаа юм шиг. Энэ ийшээ V хурдаар ийшээ давших гадна гэхээр өөдөөс нь дүүл эсрэгээр нь F хүч үйлчилнэ л гэж. Тий. Цахилгаан соронзон тоормос. Нөгөө юу юм? Хөдөлгөөнийг зогсоох гэсэн чиглэлтэй ийм Лоренци хүч үүснэ шүү гэж ойлгож байна. Тэгэхээр энэ дэр бид нар болохоор хэдүүлээ ийм хүрээ ийшээ явлаа гэх юм бол шууд хүч нь болохоор шууд нөгөө тишгээ байна гэж хэлж бас болох байхгүй юу. Тэгснэ соронзон орныг нь болохоор илээ индукцийн гүйдлийн маань чиглэл нь ямар байх юм бэ гэдгийг нь болохоор түрүүнийхээ нөгөө яах юм одоо соронзон орн нь болохоор багасаад ирлээ ихсээд ирлээ гэдгээс нь бодоод энэ дээр болохоор багасаад ирж байгаа тийм. Тэгэхээр дахиад энэ доошгоо орсон юм уу энэ нэмүүлэхийн тулд болохоор гүйдэл нь ийшээ гүйжиж шургийн дүрм юм байна гэж бодож болно гэсэн үг. За. Лайн байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.